За хай. Болохоор имжлэгийг хий гэж бодсонгүй. Тэгтээ сая гинт байж аваад бас яагаад болохгүй гэж бодоод эхлүүлчлээ. Тэгэхээр энэ бичлэг бол ерөөсөө миний энэ сард худалдаа авалт хийсний зүйлүүдээ харуулах. Тэгээ би энэ сард агиох мөнгө өрсөн. Би ингээд мөнгө хадгалъя 7k гэж бодсон хэрнээ бүр маш их мөнгө өрөөд байгаа. Би гараа шууд юм болоод байгаа. Тэгээ яг ингээд бас хэрэггүй юмнууд юм уу гэхээр асуугүй заяа ингээд хэрэгтэй. Тэм болохоор тад харуулъя. За миний хамгийн ихний худалдан авалт хийсэн зүйл гэх юм бол энэ гурав. Окей, би ингэ тавьчих. Нарагддаггүй. Энэ гурав заяа. Тэгэд энэ гурыг яагаад авсан бэ гэхээр тад харж ивэл миний нүүр ингэ айгуух ботгошилттайгааз би ингэ сайн гэсэн бүх алганы ингэ нүүрэндээ төрөж байгаа заяа. Гэхдээ ерөөсөө миний батга ингэ зүгээр болохгүй байгаа. Тэгээд би бүр ингэ за одоо нэг тэ антибактериал жоохон батганы эсрэг үйлчлэгээ юм сет авч үзье гэж бодоод тэгээд Солонгосоос энэ гурыг захиад авсан. Тэгээд би танаар тасныхын бүтцийг харуулъя заяа. Энэ жохосоо сэгсрэгдээд бичлэг хийх гэж маяглаж байгаа сэгсрээд юм болгочих. Энэ болохоор Монголд салбартай мэлээ. Тэгээд би Шангрилагийн нэг давхарт байсан баха. Монголдоо салбар нь. Нэг иймэрхүү айгүй хөөрхөн дэжгүй санагдаж байгаа. Cosrx-ийн бүтээгдэхүүнүүдийг би бас айгүй хэрэглээд байгаа. Тэгээд энэ хоёр тонер байгаа. Та энийг баг мэдэх байх юм амар вайралтай. Би анх ч гэсэн энийг юм TikTok энтрээс харчаад авах юмсан гэж бодож байгаад энийг авахгүй анх явж байгаад буруу энийг аваад энэ нь болохоор яг центелатай арсыг тайвшруулах үйлчлэгээтэй тонер юм байл л тэ. Тэгээд яг нэг нь тавцсан хэмжээгээ хэрэглэж дуусаад тэгээд араас нь үргэлжлүүлээд нэг авсан. Cosrx-ийн бас тосыг авсан. Энэ тос болохоор бүтгэн бүтэцтэй айгүй сайн чигшэл өгдөг харагдаж байна уу? Фокус өгч байна уу? Энэ Cosrx-ийн тос. Тэгээд энэ болохоор бүтцийн хувьд түрүүний тосыг бодвол бүр нэлээд өтгөн бүтэцтэй. Тайлд харуулъя за. Нэлээд өтгөн. Тэгээ ингээд чигшэл айгүй сайн өгдөг. Гэхдээ би нэг юмыг анзаарсан заяа. Би ингээд нүрээ ботох гад энэ тосыг ингээд түрхээд нэг суур тасаа олгоод түрхэн штэ. Тэгэнгүүт нөгөө ингээд миний нүүр ингээд хуулрахын жишээ би зүгээр ингээд ботогнууд нь ингээд хуулраад яг өмнө төрчихсэн юмуд ингээд буцааж ингээд хуулраад заахгүй юу. Тэгээд би ингээд яг юунаас олж миний нүүр тэгээд primer буруу яачвал хитрхи их юм төрчихвөө гэдсэн чинь maybe imposter this one. Нэг water based, silicone based хоёр makeup-ыг цуг холохоор нүүр ингээд бэрчгээд ингээд тэгдэг штэ. Тэгээд тэгдэг байж магадгүй. Тийм болохоор энэ imposter байж магадгүй гэж би тийм дүгнэлтэнд төрсөн. Нэмбүүцний серум. Энэ серум болохоор ботгоны сорив дардаг. Тэгээ витаминтэй, витамин, тэгээ brightening antioxidantтай гэсэн. Тэгээ би энэ серумыг хэрэглээд ерөн дууссан. Тэгээ нэг болохоор би яг нэг юм батгтай орианда хэрэглэж байгаа. Тэгээ энэ дууссан нэгээ дахиад өргөжлүүлж авах хаа. Ер нь нэг юм жоохон тууштай явъя гэж бодоод байгаа. Ингээд баймаа салиад авах ш. Тэгээд нэмбүүцний серум. Rx-ийн бас энэ Centella Blemish-ийг авсан. Тэгээд энэ болохоор бүр би анх энийг заяа ингээд спотоор түрхдэг гэж мэдэхгүй тэр хүн надад зөвхөн батгатай хэсэгтээ түрхээрэй гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь би батгатай хэсэг гэхэр ч одоо миний зөвхөн тухсаг байхгүй юу. Тэгээд зөвхөн тухай хэсэгтээ түрхэх юм байх гэж бодоод айгүй ихийг аваа заяа. Айгүй ихийг авсан чинь бүр амар үтгэн заяа. Бүр ингээд ерөөсө тараагддаггүй за. Тэгээ бүр ингээд цагаараа заяа одоо харчих ингээд ер нь ингээд тараагддаггүй амар хэцүү ингээд бараг хэдэн минут ингэж тараагдсан. Тэгээ тараагдахтаа их гоё тосных гоё ингэ шингээл тараагддаг шүү дээ. Үгүй нь ингэ цайраад идэг заяа. Тэгээ би ингэ тухныхаа бүх хэсэгт нь ингэж түрхээд тэгээ ингэ цав цагаан болоо гайхаад яа шиг хэлдэм бол гэд би бүр хайж үзээд тэгсэн чинь ингэ спотоор ингэ жижигнэр яг зөвхөн батган дээрээ ч юм уу ингэж түрхдэг тос байсан байлээ. Тэрийг суулталж мэдсэн. Тэгээ Centella Cosrx-ийн тос байгаа. Би эхлээд нь skincare авсан чинь шууд нүүрнийхээ бодгонууд юм дуусгачих заяа. Тэгээд би болохоор одоо Like Girling Pro Prep гэдэг primer хэрэглэж байгаа. Тэгээд айгүй олон төрлийн юм билээ дотроо. Тэгээд энэ нь болохоор улаалттай арсных. Тэгээд улаалттай арсны эсрэг мэлээ. Тэгээд энийг олж авсан. Тэгээд би энийг сая өглөө нүүр бодохтой хэрэглэсэн бүр айгүй гоё юм билээ. Миний primer-ууд өмнө нь ингээд жоохон тослогдоод эсвэл ингээд сонирн болоод байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд энэ юусоо тэхгүй лээ. Тэгэхээр so nice. Одоо ингээд primer авчингууд миний крем таалагдхаа байлаад крем авчингууд миний хөмсгний харандаа таалагдхаа байлаад тэгээд ингээд хөмсгний харандаа солонгууд миний нүдний тэн таалагдхаа байлаад
Ингэсээр хагаад бүх юмаа ингэ сольждаг заяа. Энд яг надад тохиолддог юм шиг ахaltaа ингэ бүх охтууд ийдэг баг. Тэгэл нэг юмныхаа өнгөн таарчингууд нөгөө юмныхаа өнгөн таалагдахгүй болол тэгэл тэрийгээ заавал хэрэгтэй болоод идэг заяа. Энэ бол girls problem, okay? Энийг авсан. Тэгээд би ингээд айгүй хөнгөн бодолтонд ер нь бол айгүй дуртай. Аль болох жоохон зам болж байгаа ч юмсаар халуунд крем ингээд авч юмс хэцүү үстэй. Тийм болохоор би cushion авсан. Тэгээд Mishag-ийн cushion. Яг хөө тэгвэл таалагдчихаа. Өө даралтын хувьд бол нэлээд их биш таад ингээд харах юм бол миний батганууд ингээд стил харагдчихаа. Өө даралтын хувьд бол нэг их биш. Гэхдээ дайжгүй, тун дайжгүй шүү. Тэгээд Mishag-ийн Ramen-ийн ийм гэрэл сүдэр авсан. Тэгээ би өмнө нь болохоор ийм тосон сүдэр хэрэглэдэг бас ахгүй юу. Тэгээ хуурай сүдэр хэрэглэж үзмээр санагдаад ер нь боддог байсан хуурай сүдэр хэрэглэж үзье гэж тэгээд явж байгаа энэ Ramen-ийн энийг авсан. За тэгээд бас дахиад явж байгаа. Яаж зүгээр авах вэ? Wake making сармусны бодгийг авсан. Тэгээд энэ болохоор уртсагчтай юм лээ. Тэгээ би нөгөө өтгөн болгодог энэ авах гэсэн чинь тэр нь дууссан байлээ. Тэгээд энийг бас энэ хоёрыг их дэлгүүрийн нэг давхраас авсан санагдчихэв. Дараагийнх нь болохоор миний lip gloss lipstick-ууд байгаа. Tintүүд юм уу? За энэ хоёрыг шинээр авсан. За нэг нь болохоор Nature Republic-ийн юм balm юм билээ. Миний фокус өгөхгүй энэ. Энэ болохоор яг хөө би өнгийн нуган зурж сонгож авсан байхгүй энэ өнгийг. Энэ болохоор 4.8 байхгүй юу? Mute Rose гэсэн өнгө. Тэгээд би сонгож авсан хэрнээ буруу өнгө авсан. Тэгээ энийг яг нь хэрэглэхгүй байгаа да хаяа нэг жоохон уруул хатангууд ингээд төрөж байгаа. Тэгээ энэ өнгө нь бол ерөөсөө надад зохихгүй лээ. Ийм өнгөтэй. Тэггүй юм хөнгөн гардаг. Нөгөө бом болохоор тэг уг нь бол чийгч лентер өгдөг янзын гоё юм билээ ингээд төрөгцөн байхад гоё гялцаал данж буруу өнгө авцсан. Тэгээ иймэрхүү байдаг да. Өмнө нь энийг нь авсан байхгүй юу? Энэ болохоор 14 гэдэг номер юм байна. Тэгээ энэ болохоор Peripera-гийнх энэ хоёр хоёлоо Peripera-гийнх. Тэгээ энийгээ дахиад авах гээд энэ бүр амар гоё өнгөтэй заяа. Энэ бүр яг надад зохирдог өнгө байхгүй юу? Тэгэд харуулъя. Арчин уу. Энэ өнгө амар гоё өнгө заяа. Данж би энийгээ дахиад очиод авах гэдгсэн чинь энэ савлгаан шинжлэгдсэн дээрээс нь энэ өнгө байхгүй гэхээр ми энэ болохоор 5 номерын өнгө юм байна. Таад заяа буруу болоо. Бүр яг жинхэнэ болоо. Ийм болоо. Тэгээд энэ өнгөний ирүүл би энийг дахиад авна. За дараагийнх нь болохоор би Zara-гаас болохоор нэг heels авсан. Одоо нэг юм pointed heels амар тренд болоод байгаа шүү дээ. Амар trendy. Тэгээ би бас ер нь тиймэрхүү хийсэн дуртайхгүй нэг амар сүртэй өндөр бол биш. Би угаасаа алхаж чадахгүй тэрэн дээр. Тэгээ болохоор Zara-гийн heels авсан. За хараа. Би нэг огт өмсөг байгаа. Zara-гийн энэ heels байгаа. Pointed энэ мөр нэлийн урт заяа. Бас нэлийн том харагддаг юм лий. Энэ heels авсан. Би яг өмсөн бахад ингэж харагддаг. Тэгээ дараагийнх нэгэд гутал ярьсных Converse-ийн хэд авсан. Би хайрцагын зүгт харуулхад би. Хэд вэ? Энийг ол өмсөн бүгд хайрцагын зүгт таныг харуулхад үзье. За одоо хэдүүл яг хувц руу шилжиж заяа. Би ингээд офисын маягаар хуу ажил хийдэг учраас надад офисын хувцснууд айгүй хэрэгтэй байхгүй юу. Тэгээ би өөрөө миний стил гэсэн ер нь нэг жоохон тийм офислиг заяа. Тэгээ би энэ жакет авсан. Би cropped урт биш байна хаа. Энэ жакет авсан. Тэгээ нэмэр хөрх майз. Ингэж харагддаг. Тэгээ энэ жакет авсан. Их нь болохоор би нэг хоёр cute top авсан. Амар cute заяа. Нэг нь болохоор энэ. Яг энэ топтойгоо ижилхэн цагаан өнгөний бас авсан. Ийм авсан. Тэгээд өмссөн байхад болохоор ингэж харагддаг. За тэгээ хамгийн сүүлд нь манай найз залуугийн бэлэг байгаа. Тэгээ миний төрсөдрөөр өгсөн Pandora. Тэгээд юу вэ гэхээр гой Pandora гэсэн. Тэгээд харуулъя. Ийм хөрхөн зүйл төгсөн.
Амар хөөрхөнтэй. Зүзэн махад бүр үнэхээр so cute. За зүзэн махад ингэж харагддаг. So cute guys. Энд бүр амар хайртай. Баярлалаа. Юм байна. За ингээд миний энэ нөгөө сарын худалдаа авалтууд дуусч надад би эдрийг бүгдийн үнийг санаж байгаануудаа нэмж үзэдэй заяа. За тэгэхээр эдрийг болохоор би 5 сард авсан байхгүй юу? Ер нь миний банкнаас гарсан зарлага 2,900 гинэ, баг 3 сая шахуу юм шиг байна. Тэгээд юм байна. Тэгээд бичлэгийн хүртлээр гэсэн дуустал нь үзээд миний хэрэгтэй хэрэггүй худалдаа авалтуудыг үзсэн таад баярлаа. Тэгээд дараагийн хамтчлалаар уулзъя. Пока.